За guys, өнөөдөр бол 2025 оны 10 сарын 26-ны өдөр яг одоо цаг 11:23 цаг 15 минут болж байна. Тэгээд имжлэг хийгээс сууж байгаа зорилго маань юу юм бэ гэх юм бол яг 15 настай энэ 2025 оны энэ бэлэгтээ зүгээр баримтжуулж авч байгаа. Би өнгөрсөн оны 12 сард тэгэхэд би сарын 35 сая борлуулалтаа e-commerce Монголын зах зээл дээр босно гэсэн зорилго тавьсан. Тэгээд яг одоогийн байдлаар бол одоо 10 сар би сарын 35 сая байтугай 10 саяд нь чөлөөг явж байгаа. Би хамгийн өндөр сардаа гэх юм бол 4.4 сая бол одоогийн байдлаар хийж үзсэн. Тэр нь 7 дугаар сард байсан. Тэгээд би 1-р сард болохоор айгүй өндөр хүлээлттэй орсон л да. 1-р сард хятадаас бараа захиалал тэгэл зараал эхний сардаа 10 сая төгрөгийн борлуулалт гаргаж ийн гэсэн хүлээлттэй орсон. Гэтэл яг үүнийг ихэд нөхцөл байдал дээр бол шал өөр байсан. Эхний 1-ээс 5 дугаар сард гэх юм бол 250 мянгаас 300 мянган төгрөгийн борлуулалт. Тэгээ зардал нь яг тэр хэмжээний зардал гаргасан. Тэгээ 6 дугаар сард бол 1 сая төгрөгийн борлуулалт 2. Тэгээ зарлан засаг 1 сая төгрөг. Тэгээд угаасаа 6 сарын 1-ийн маань үдээд ямар ч ашиг үзээгүй хүн чинь тэгээ дунд нь нэг burnout-нд ороо сэтгэл зүй жоохон хэцүү үнэхээр новш байсан. Тэгээд зарим болио гэдэг шийдвэрээ гаргаад за ер нь болио гэдэг шийдвэрээ гаргахаас өмнө нэг гоё арт гараад хэрэгтлээ сэргээж жагаад тэгээд нэг эцсийн шийдвэрээ гаргая гээд лагер дээр очиж байгаа харин нэг дижитал бүтээгдэхүүний санаа болоод тэгээд тэрнийг шууд хэрэгжүүлээд эхний тэр чиг орой болж исэн. Тэр өдөртөө шууд эхний e-book-ийнхаа нэг хувилбараа гаргаад нэг рилгээ шууд захиалга авсан байхгүй. Тэгээд тухайд би 9600-аар зарж исэн. Тэгээд 3 захиалга авсан. Тэнгүүт за энэ болох юм байна гэж номоо шууд шинжилээл тэгээд шууд 25 зарж исэн. Гэтэ хамгийн тухайд нөгөө худалдан авч исэн үзэгчид маань яг худалдан авалтын чадвар муутай учраас дээшээ мөнгө чаржлэх гэхэд бол маш хэцүү байсан. 50-60 70 руу чаржж ирж чадахгүйсэн. Угаасаа миний үеийн хүүхдүүдээ санхүүгээр таавж ийсэн хамааралтай өөртөө амар орлогогүй учраас худалдан авч дээр маш багтай байсан учраас би 25-аас дэше хэтрүүлээгүй. Тэгэж нэг тухайн чинь 7 дугаар сар чинь нөгөө увсын 100 жил болсон шүү дээ. Тэгээ манай гэр бүл чинь нөгөө хөдөө увсын 100 жил рүү яваад тэгээ би тэр үеэр нь яг онлайн байгаа хугацаанд л хийж байгаа байхгүй. Тэгэхээр чинь 12-оос 13 өдөрт нэг 4.4 сая төгрөг хийж гисэн. Тэгээд 7 дугаар сард ингэж игээд 8 дугаар сар 9 10 дугаар сард яг 4.4 3 2 1.2 гэдэг унтсан. Одоо бол миний одоогийн байдлаар энэ сард бол би 1 сая төгрөгийн орлого хийсэн байгаа. Тэгээд зарлан 1 сая төгрөг. Яг одоо миний даас нэг 5,000 төгрөг л байгаа. Тэгээд би одоо mentorship call-а үзэж байгаа. Би яг юу хийснээс болоод яг яагаад зорилгодоо хүрч чадахгүй байгаа нэг сайн ойлгох хэрэгтэй. Дээрээс нь одноос цагийн менежмент дээр анхаарахгүй бол би хэтэрхий олон юм төвлөрж байгаа. Хичээлдээ явна, тэгээд дүүг аавна, тэгээд гэрийн даалгавраа хийн, тэгээд e-com, контент гэнэтрийг олон юмд анхаарал старч байгаа учраас яг эхний ээлжинд яг гол зүйл дээрээ төвлөрөөд нэг үр дүнгээ үүсгэх хэрэгтэй. Тэгэхгүй бол тэрхий олон юм нэгээд гал унтрааж яваад байхлаар айгүй ядаргаад хэцүү байна. Эхний ээлжинд гал унтрах ажлуудаа байхгүй болгочоод тэгээд гол ажил руу орё. Өнөөдөр гэх юм бол би өөрийнхөө YouTube сувгийнхаа баннерыг солисон. Тэгээд хар background дээр Монгол өв соёлоо хамгаалахын тулд мөнгөтэй болъё гэж бичсэн. Тэгээд өөрийнхөө profile pic-ээ өөрчилсөн. Тэгээд тэр YouTube дээр тавьсан profile pic-ээ би IG дээр тавьсан. IG дээр би болохоор зөв нэг одоо Америкийн нөгөө animation юм уу үгүй comic биш юу лээ Америкийн. Тэгвэл Америкийн одоо Японоор бол нөгөө аним гэсэн үгтэй одоо Америкаар юу гэдэг юм. Одоо тийм нэг зураглалтай өөрийнхөө халзан үстэй нэг зураг тавьсан байсан. Тэрний хаавранд яг өөрийнхөө бодит зураг оруулаад тавьсан. Тэгээд би одоо Instagram хийсэн видео дээр би YouTube дээр анхаарал хандуулъя гэж бодож байна. Тэгээд Instagram ерөөс сошиал орчинд AI-ийн талаар яг юу бүүн болно, юу viral явна. Тэгээд тухайн сэдвийнхаа хүрээнд би та нартай өгдөг боловсрол олгоё гэж харж байгаа. Тэгээд энэ бичлэгийг амар олон хүн үзүүлэх гэж би зориагүй. Би зүгээр өөрөө яг одоогийн 2025 оны 10 сарын 26-ны өдрөө зүгээр баримтжуулж авч байгаа. Тэгээд би нэг 2-3 өдөр судалгаан дээр би сууж агаад юу хийхээ бол гаргаад ирэн. Тэгээд
7 хоногт бараг 1-2 контентууд оруулж явна. Тэгээд би яг тэр үед яг ийм контент оруулах уугүй би сайн мэдэхгүй байна. Тэр болтлоо ямар ч нэг өдөр болгоо ийм нэг өөрийнхөө хийсэн зүйлээ баримтжуулдаг контентуудаа хийгээд явж байна. Тэгээд яг ийм контент хийгээд явах юм бол надад яг хэр үр дүн гарах нь бол гэдэг байна. Одоо ингээд цаг хугацаа энерги хүч хөдөлмөрөөр гаргаад контент хийгээ суугаад байдаг. Гэтэ үр дүн гарахгүй хэцүүтэй. Имиж чи суугаад хаа нэг хэцүү биш л дээ. Аль эсвэл би үндсэн та нарт би үндсэн контентоо хүргээд өдөрийнхөө төгсгөл тухайн өдрөө би тайлгнаж авах уу? Өнөөдөр би ийм хийсэн, ингэсэн ингээд тайлгнаж аль эсвэл би зөв нэг влог маяг юм хийх юм уу? Та нарт өнөөдөр би ийм хийсэн шүү гэх мэтчлэн. Одоо яг нөгөө би өчигдрийн контентын дээр би ингээд сарын 35 сая хийх бүх процессыг харуулна гэсэн л тань. Тэгээд яг би одоо нэг юм бодж лээ. Би үндсэндээ нэг мөнгөн дээр би фокуслаад байгаа юм шүү гэж харж байна. Одоо би чинь 11 дугаар анги би 9 жил хичээлээ хамгийн гавл нээсэн 2 жилдээ хичээл дээр жоохон муудсан. Тэгээд би хичээлээрээ чи яваад ярих юм болов штэ. Би яг одоо яаж байгаа гэхлээр би 100 авах юм цаа ингээд би 24/7 одоо ингээд техник гар хангалах хийж байгаа гэсэн үг байхгүй. Тэр миний шалгалтын дээрээ би 100 авахын тулд миний хийх ёстой зүйл чинь хичээл дээрээ хичээлээсэн хин гэрийн даалгавраа хин тэгэл болно штэ. Тэгвэл яг миний одоогийн зүйл маань одоо харж байгаа болохоор 35 сая гэдэг зүгээр сарын 35 сая орлоготой болно гэдэг зорилго тавьчаад техник гар хангалаа хийгээд суугаад байна. Тэгээд үнцэн үйлдэл дээр анхаарах байна. Үйлдэл фокустай байна. Тэгээд би үйлдэл фокустай би үйлдэл төвтэй байх юм болов уу гэж харж байна. Тэгээд би mentorship call-а үзээд бараг маргааш бараг mentorship call-а үзээд бараг битүү асуулт тавих байхаа өрөөсөө. Тэгээд нэг гаргалгаа гаргаж ирээ. Тэгээд нэг үйлдэлүүд аваад явъя та. Одоо ер нь бол өвөл болсон юм чинь би бол нэг бааваа шиг л одоо ичиндээ. Өвөл угаас амар утаатай түүжрээтэй, стресстэй. Тэгээд наад амар гарч ороод хүмүүс ч байхгүй угаасаа. Та нар ер нь 10 жилийн ингэж боддгоо. Одоо ингээ 10 жилийн хүүхдийг харна штэ. Тэнгүүт ингээд яг за би өөрөө кейсээр аваад ирээ зөө. Би одоо өөрөө e-com хийдэг, хажуугаар нь би контент хийдэг. Тэгээд би AI судалдаг нөхөр байхгүй юу. Тэгээд ингээ бусад хүүхдийг харах юм бол яг надтай ижлэгийг харах үнцэггүй. Юу гэх юм бол тэд нар намайг лүүсэр гэж хардаг. Би зөвлөө тэднийг бас лүүсэр гэж жоо хардаг. Тэгээд яг одооний нөгөө хүүхдийн нэг юу гэхлээр спортлог байвал гоё дээ штэ. Одоо нөгөө булчинлаг шүрмэслэг гэдэг ч юм уу, спортлог цаас бол тоглолдог. Тэгээд зодон зохион хийдэг гэдэг ч юм уу, нөгөө эсрэг үүсэндээ гоё харагдах зүйлстэй хийдэг гэдэг ч юм уу, ийм юм дээр явж байгаа штэ. Тэгвэл би одоо болохоор яг надад одоо миний үеийн дийлэх дундаж хүүхдийн хийдэг зүйлс надад нэг параллел байхгүй. Би одоо за би 5-10 жилийн дараа гэхэд за окей ийм цаг үе ирэх юм байна. Харин би тэгвэл яваад нас юу хийж эхлэх үү гэдэг би анхаарлаа хандуулдаг байхгүй. Тэр яг үнэхээр миний англи хэл брог би царай мөртэй намхан тухрахаа миний AI мэдлэг суу миний YouTube одоо 16 сабтай миний том нийлүүдийг хар миний Instagram 1500 дагагчтай тэг чинь юу яг спортер хичээлж болно нэмэл PUBG тоглож болно. Гэтэ энэ чигээр амар олон юмд анхаарал хандуулж болохгүй. Нэг спортороо барьж аваад тэр үүрийг хичээллээд юу гэм тэмцээн уралдаанд ороод ялагдаад шарангоо зогоод багштай зодуулаад тэгээд ингэж авч болно. Тэрнээс биш нэг амар одоо спорт дотор сакс, волейбол, тэгээд бокс, гүйлт, тэгснэ ML, PUBG, CS, тэгснэ гар барилаа, тэгснэ бүх, тэгснэ найз зөвхөн, тэгснэ гадуур тимэдэл, тэгснэ гадуур зодоо хин, тэгснэ сураа унаж явна. Тэгээд тэр хүрээллийг нь хаа тэгээд веб татна. Тэгэхгүй одоо ийм хүмүүс ч одоо яаж 10 жилийн дараа энэ их орондоо хэрэг болно. Миний одоо харж байгаа юм бэ юм бол би англи хэлээ сайн сураад AI дээр өдөр болгон сураад дижитал бараа бүтээгдэхүүн борлуулдаг ч юм уу манай нэгэн байдлаар борлуулалтын скиллээ сайжруулад контент хийж сурна гэж эдгээр дээр би бол төвлөрөн навшиж бичсэн. Шүн орой унтааг үстэн дээр үг хэлэм гацаад байна. Ер нь бол би англи хэлээ би сайжруулна AI дээрээ сууж байна. За би нэг спорт барьж байгаа тэр үеэр хичээлэн нэг багштай болно. Тэгээд шүүсээс шавуулна, зодуулна, загнуулна, хариуцлагатай болно, тэмцээн урлаанд орно, хор шараа гоцоолгоно, ялагдаж үлдсэн. Тэгээд дараагийн удаа би та нарын бүгдийг чинь алаа шүү гэж тайзнаас буугаад тэгээд дараа нь
тусдаг болох ч юм уу. Нэр юу ах нь. Тэгээд яа борлуулалт контент нэг ийм энэ 5 юм дээр л таах юм да. Яа. За тэгэхээр 2025 оны 10 сарын 26-ны өдөр яг одоо цаг 11:23 цаг 25 минут болж байна. За бай.